ерөнхийлөгч маань дахиад эндэр дээрээс үг хэллээ. Бүр нэр зохиж анатомоор нь дайруулж ирээд л шүд зүүн цоллож ирээд хэллээ. Бүр мингээ дөнгөө болтлоо шүд зуусан тийм ханцны улс бий л дээ. Мингэн дөнгө болсон. Хуулийн шинжилгээг эсэргүүцдэг. За инхээр л нэгэн болдог доо базар байна. Шүд зүүх болсон шалтгаан нь энэ л дээ. Та нар шүүхийн шинжилгээ хийж яана гэж 9 оноос хойш Монголын үндсэн хуулийг, Монголын хуулийн системийг бүхэлдэн самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь элбэгдорж тэрний төлөөлөгч өнөр хоёрын сууж байна. Үндсэн хууль зөрчсөн шүүхийн зохион байгуулалтаар бүтэн 4 жил хэрэг тасалуулсан та нар. Давзаалдах шатны шүүхийг байхгүй болгосон. Энэ улсад бий болсон замбраагүй нөхцөл байдал, задгаа зайдын явдал энэ ерөнхийлөгч байгаа элбэгдорчтой холбоотой шүү. За Нямдоржийн хэлсэн ярьсныг мэдээж Алтан хуйгийн үг нотолдог. Энэ бүхнийг өдөртөн зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шудраг улсын хонглоос айдаг. Тэр хонгол руу чигэгдэхээс бүгдээрээ айдаг болсон. Хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашигын төлөө хэлхэн зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол шудраг байцгаа гэж гарч ирсэн Монгол улсын ерөнхийлөгч Захааг элбэгд орж